Даргаан сумд байх талын агуй хүний гараар бүтээгүй байдлаа яаж бий болсон бол гэж дуу алтмаар байгалийн өвөрмөц тогтдтой. Тэгээд одоо манай даргаан сум юм бахархал одоо юу гэж бодож байна? Тал нутгийн үзэсгэлэн даргаан нутгийн бахархал. Энэ хамгийн үзэсгэлэнтэй газар юм аа нэг. Чи бас төсөөлөг байх юм. Халуун цанаар ирээд газар ордог. Сая ингээ гадаа ингээ угаасаа ерөөс харагдахгүйс шүү дээ. Тэгээ ойр тоорл ингээ доошгоо бүр ингэж орд юм шүү дээ. Ихтэй ингээ яагаад ингэж амар гоё ингээ гялалцаад байгаа. Амар гялалцж байна тийм. Чамаа гараа гялалцаад. Тэгээ амар ингээ хөдлөөд нүд чөлөөд байгаа. Дагаж хөдлөөд байгаа шиг. Харин тийм гоё харагддаг. Тэгээ Монгол орны хамгийн үзэсгэлэнтэй агуу гэж бодох. Хамгийн гэдэг ирвэл амар гоё харагддаг юм байна. Энэ зүгээр ингээ эхний зал. Ихэр гоё харагддаг. Яа ингээ дээшгээ яг ингээ гэрийн тоон шиг. Тийм. Яг энэ доор нь очиж байгаа. Энэ дээр нэг баг ингээ дүүжин гэрэл өрөлдөх юм шиг. Тийм шүү дээ. Яг ингээ гоё бүр ихий. Яг энэтэй адилхан яг одоо яг энэний цаана хахад хоёр зал нь бол хүнд харагддаг мэддэгдэгээс нэг л. Одоо болохоор харагдахгүй болсон. Бүр хуучин хүмүүс ярихтаа бол яг энэтэй адилхан хахад 7 зал байсан гэдэг. Одоо тэг ганцхан л гэсэн. Тэгээ одоо ганц л. Тэгэд энэ талын агуу, Баянлааны агуу, Баруун нартай агуу энэ гурван агуу газар доогуур уулздаг гэдэг. Тэгээ дээр үед нэг шилийн сая хэрцүүлээд гэж тэ дараа 32 шилийн сая гээл. Сонсч байсан уу тороо дуусчлаа маа. Шилийн сая хэрцүүл маань тэгэл цухтааж явж байгаа л тэгэл ороод байхгүй болт. Хаашаарт байхгүй мэдхгүй гэд дээр шиг. Тэгэл талын агуу муугаа агуу өдрөг ороод талах болцдог. Тийм томгтой. Тэгээ дахиад өөр агуунууд үзүүлээд одоо нэг хэлмэгдүүлсдэг үе гэж байдаг шүү дээ. Тэр үед дахиад нэг ламнар дээр их оргонж байсан. Тэ агуунуудад тэгээд нэг нууж үлдээсэн ч гэх юм уу тийм хадгалж үлдээсэн номсуудаар бурхан шашны тийм эд зүйл их олддог гэсэн. Нөгөө нэг би нэг юм бас сонирхоод. За. Нөгөө нэг одоо ингээд яс үндсэн дээр ганх гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр одоо Сүхбаатар төрсөн хүмүүс бол одоо яс үндсэн дээр ганх гэж явах. Яг Сүхбаатар төрснөөр үл явахгүй. Хуучин тэгээд одоо ямар хоёр онгийн хошуу гэдэг үлээ. Тэг яг тэрийг сайн мэдэхгүй. Халах ойрд захар гэдэг энэ гурван ястнаас тийм шилмэл тийм яг бие авилдар сайтай тийм уруухан сайтай тийм гарын дүүтэй хүмүүсийг цуглуулад дарин хошуунд авчираад одоо манжааны 5 гар сүргчин хошуугны одоо юу юм малчд болгосон гэх юм уу тий. Тэгээд тэндээсээ дэрсэлсэнгүүтэн шилийн сая хэрцэл болоод тэгээд яг тэр мал ханараа хариулаад үлдсэн байгаа хүмүүс нь одоо юу юм тэндээсээ цалин цагаа авдаг. Цагаан мөнгөөр цалиа авдаг. Тэгээд цагаан мөнгөний их одоо дарах зүйл их өгцсөн тийм газар. Хүмүүс орж ирээд тахиж байна. Бас жоохон буруу тахиж шүтэж байна те. Хүмүүс одоо тэгээд оолоонд одоо юу гэж ярьдаг шүү дээ. Эдийн дээд хадаг те. Эдний дээд арих. Тэгэл одоо нэг арих хадаг тэгэл явсан газар болгонд бол тэгэл. Энд бол ингээд зөндөө тавьсан юм шүү дээ те. Энд одоо тэгээд энэ цай мэ тавиад явах те. Энд ямар цай чанж явах шүү дээ. Мөнгө тавьж явах л те. Хадаг л амир их байна те. Хадаг л их байна. Хөө гоё газар байна да. Тийм ээ. Орж ирэх гэсэн санагдсан уу? Гэтэ энэ гоё арай гайгүй гоё сэрэх хүмүүс бол байгаа л аваар юу. Нүд бол баясж шүү дээ. Нүд баяснаа. Харин тий. Бараг энийг хэлтэл бараг хамгийн сүүлд нь өсөжтэйсэн хаа. Тэгээ орж ирэх нь өстой сонирхолтой юм байна. Гарах нь ч гэсэн одоо сонирхолтой. Шива. Галан цаагаар явна гэдэг шүү дээ. Тий, галан цаагаар. Тамирын багш нарт ч явах байх тэр галан цаагаар тэр. Тэшгүүмээс бол ингээ гоо чирүүлчмээр наа чирдээ. Болох юм болов. За болж ин очихгүй. Яа болохгүй. Яа. Эч галан цаанд айгу муу байсан юм да. Тий. Хич гэсэн муу байсан. Яа. Яа, за жоохон